Энэ бол хүмүүсийн мэддэгч нэг их яриад байдгүй түүх юм. Чам шиг муу янтай ярьдаг хүн биш ээ. Би заяа захиралтай ч ярмаар байна. Амин чи ажиллаа мэдгүй ч наанаас сууж яад юм бэ? Дорд боол байдлаар харьцах ёстой гэсэн байдлаар харилцаж бүдүүлэг үг хэллэг хэрэгж бид нартай харилцдаг. Эрэгтэй хүмүүс орж ирэхээр ерөнхийдөө нэг эмэгтэй хүн талаас нь төлхөө доромжлох гэдэг одоо мен тэ одоо ПВА гэл одоо тухайн өдөр ингээл авсан хамгийн анхны дуудлага ингээд таагүй хэрэглэгчтэй холбогдох юм бол өдөржингөө тэр асуудал нь тэр хэрэглэгчийн хэлсэн үг одоо байнга бодогдоод тэр өдрийг ингээд маш хүнд сэтгэл зүйтэй өнгөрүүлдэг. Ер нь бол нөгөө хэцүү хэрэглэгчид маш ууртай хүмүүс холбогддог. Тэгээ тийм хүмүүс холбогдохоор ерөөхдөө янз бүрийн хэцүү хараалууд хэлнэ. Тэгээд орилж хашгирна. Тэгэхээр сэтгэлд бол үнэхээр дарамттай санагддаг. Нөхөртэй нь одоо уцаар ярьж байгангууд дундаас орж ирж харддаг тохиолдолч гардаг ч юм уу тий. Эмэгтэй хэрэглэгчтэй холбогдохоор зарим тийм одоо бухимдалтай хэрэглэгчд бол эмэгтэй хүнээс гарахааргүй тийм хараалын өгнүүдийг маш их хэрэглэдэг. Хамгийн одоо хүнд тусна нэг дуудлага нэг настай ээжтэй маань 100 үеийн хүн орж ирээд чи арчаагаа болохоро надад загнуулах гад энэ утасны цан сууч юм. Миний хүүхдүүд бол одоо ийм арчаатай мундаг сайхан явдаг ийм хүмүүс. Би бол одоо чам шиг юмтай харьцахааргүй хүн гэсэн байдлаас ингээд хандаад. Тиймээс Colpro компани энэхүү ажлыг санаачлан Номин холдингийн дуудлагын төвтэй хамтран хэрэгжүүллээ. Хагас сарын хугацаанд операторууд хэрэглэгчийн дуудлагад хариулахаас өмнө тэдний хайртай нөхөр, ээж, охины хоолойг тоглуулан тэд хэн нэгний хайртай охин, эхнэр, ээж гэдгийг сануулахыг хүссэн юм. Сайн байна уу? Таны дуудлаганд миний хайртай охин Лавгсан хариулах гэж байна. Танд баярлалаа. Сайн байна уу? Таны дуудлаганд миний хайртай ээж хариулж байна. Та соёлтой үйлчлүүлнэ үү? Баярлалаа. Сайн байна уу? Танд яваад туслах уу? Тийм ээ, манай ханы хоолойгаа. Баярлалаа, миний охин байгаамаа. Манай охин одоо 6-наас сурч байгаа. 70 гарсан өвшин байгаа хэрэглэгч. Танд өөр асууж тодруулах зүйл байна уу? За ойлголоо хэрэглэгч. Буцаад ирж гараа таны асуудлыг шийдээд өгье. Тийм гайхаж хүлээж авч ирсэн. Сая юу байсан бэ? Юу хүүхдийн хоолой байсан бэ? Юу гэж хэлсэн бэ? Яасан хөөрхөн юм бэ? Хагас сарын хугацаатай манай ханы voice миний одоо ярианы өмнө явж эхэлсэн. Тэгээд эхний удаад бол хүмүүс жоохон гайхаж байгаа байдлаар холбогдоод би зөв холбогдсон уу гэд 2-3 хэрэглэгч асуусан. Тэгээд нэг ялгаа харагдсан нь болохоор хүмүүс ингээд уцаар холбогдчиход одоо шууд яриад эхэлдэг байсан. Voice явснаас хойш ингээд хоолоогоо засаж агаад ярьж эхэлж байгаа нь айгүй мэдэгдэжсэн. Төрсэн сэтгэл бол аюу гоё байсан. Яагаад тэгэхээр одоо миний ээж эхлээд энэ үнэтэй илдэг боловсон мэдлэлсэн байхад би одоо энэ үнэтэй арай өөр байх юм шүү гэдэг нэг тийм мэдрэмж төрсөн. Нэг үйлчлүүлэгч холбогдоод яасан хөөрхөн юм бэ, яасан игдүүтэй юм бэ, яасан хөөрхөн хоолойтой юм бэ, яасан хөөрхөн охинтой ингэж хэлжсэн. Тэр нь надад аюу гоё тийм урам авахар гоё, урмын үг байсан. Тэр өдөртөө л аюу гоё өдөржин баярж тогтолж өнгөрөөсөн. Манай нөгөө ханы яриа явж байгаа учраас надад нэг тийм хүнээр хамгаалуулж байгаа юм шиг мэдрэмж аяг өөртөө төрж исэн. Ханаараа хамгаалуулж байгаа юм шиг мэдрэмж. Хамгийн нэг хүн чинь хөгжилтэй бичлэг гэсэн чинь настай их холбогдоод минийхөө түрүүний үеийн хөгшинтэй яриа гэсэн аахгүй тэгээд тэр амар хөгжилтэй байсан. Тэгээд үгүй их чи энэ нөгөө манай voice бичигдсэн байгаамаа. Манай ээжийн voice байгаа танд эхлээд мэдчилгээ манай ээжийн бичлэгээр орж байгаамаа гэд хэлсэн чинь за ойлголоо миний хөгчөд минийхөө нөгөө хөгшөндөө минь түргээр Яасан халамжтай нөхөртэй юм бэ? Ажилд нь амжилт хүсье. Охин нь яасан өөрхөн халаатай юм бэ? За баярлалаа. Ээжд нэрүүлэнхийг хүсье. Энэхүү богино хугацаанд нийт 2365 хэрэглэгч дуудлагын төвд холбогдсон бөгөөд хэрэглэгчдийн ээлдэг үгс ашиглах давтамж 22% нэмэгдсэн бөгөөд үүнийг даган ажилтнуудын стрессийн түвшин 31% буурч тэдний хүндлэгдсэн мэдрэмж 20% өссөн байна. Эдгээр энэ одоо хэцүү харилцаатай хэрэглэгч нартай одоо ингээд дарамтлуулсан, хараалгуулсан одоо ажилчид маань сэтгэл зүйн маш хэцүү байдаг. За дараагийн дуудлага авахтаа бэлтгэхэд бас нэлээд хугацаа ордог. За мөн одоо ингээд шинэ ажилтнанд дагалдуулаад сургаа байж хахад одоо иймэрхүү тохиолдол гарах юм бол ажиллагаа боллоо хэцүү юм байна ч юм уу те ингээд хальширдаг ийм асуудлууд бол гарч ирсэн.
эдгээр хүмүүс маань бол та нартай л ажиллах одоо хүн байгаа. Тийм учраас та нарт ингээд дуудлагаар туслах гад мэдээлэхгүй сууж байгаа гэдгийг нь та бүхэн ойлгоорой. Үйлчилгээнийхээ стандартын дагуу хариу өгч дуудлага бүрийг инээмсэглэн авдаг операторуудаа баярлалаа. Харилцагчийн амжилт хамтын өсөлт. Call Pro 10 жил